Америкийн архитектор Франк Гери өнгөрсөн онд 96 наснда өөд болсон. Энэ зууны сууд архитекторын нэгэнд зүйсээр тооцогддог. Франк Геригийн олон барилгыг монголчууд бид сайн мэднэ. Түүн дотроо бүр нэлээд сайн мэддэг барилга нь Праг хотод байдаг бүжиглж буй байшин. Нэг хос бүжиглж байгаа юм шиг нэг тийм хэлбэрт орон сууцны барилга байдаг шүү дээ. Тэр барилгын архитектор Франк Гери. Франк Гери дэлхийн том хотуудад олон нийтийн барилга, тэр тусмаа музей, театрын барилгууд дээр нэлээд олон төслүүд хэрэгжүүлсэн ийм хүн. За түүний 1995 онд Испани Билбао гэдэг жижигхэн хотод барьсан Гугенхеймийн театр музей гэдэг барилга өнөөдөр дэлхийн архитектурт дэлхийн хот төлөвлөлтөнд бүхэл бүтэн тийм нэрийг авчирсан ийм түүхтэй. Билбао эффект гэдэг ийм нэр томьёо гарсан. Тэр нь яагаад гарсан бэ гэхээр анх 95 онд энэ барилгыг эхэлж байхад Билбао хот ерөнхийдөө нэг 300 мянга орчим хүнтэй тийм хот байсан. Эдийн засгийн хувьд бол дунд зэргийн хот. За ингээ Гугенхеймийн санхүүжүүлээд Франк Гери төлөвлөөд энэ барилгыг барьсны дараа энэ хотын эдийн засаг 17 дахин өссөн. 17 дахин. За учир нь юу гэхээр Гугенхеймийн музейд үзэх гэж Европ дэлхийд дахнаас архитектур сонирхдаг, урлаг сонирхдаг. За энэ чиглэлээр сурж байгаа, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс маш ихээр очдог. Тэгээ Билбао хотод ирдэг жуулчдын тоо энэ Гугенхеймийн барилга баригдсны дараанаас эхлээд нийтдээ одоо жилд 3-4 сая хүн жуулчин ирж байгаа. Өртгийн хэмжээ 100 орчим сая доллар болсон. Гэтэл энэ гарсан зардлыг жилийн дотор Билбаод ирж байгаа жуулчдад үйлчлэгээний татвараас бүрдүүлээд тэр барилгыг өртгийг бүрэн хаасан. Тэгээ Билбао эффект гэдэг энэ утга санаа юу юм бэ гэхээр дэлхийн хотууд, дэлхийн нэр хүндтэй олон танигдсан сууд архитекторуудын нэг бүтээлийг амжилттай барьж байгуулвал энэ маань тэр хотын эдийн засагт аялал жуулчлалаар дамжуулаад түүнтэй холбогдсон үйлчлэгээний маш олон төрлүүдийн хөгжил, тэдний ашиг орлогоос дамжуулаад хотын хөгжилд хүчтэй нөлөөлдгийн жишээ болгож одоо энэ нэрийг хэрэгэлдэг болсон.